За би сая эдгээр хэрэгүүдийг уншиж дууссаныга дараа бол дахиж энэ хүүхдүүдэд тоглоомын парк руу авч явах хэрэг байна уу даа л гэж бодож байна. Маш сургамжтай, маш харамсалтай энэ хэрэгүүд. Тэгээд хэрэгтэй орцгоё өнөрөө. Өнөөдөр та бүхэндээ зориулаад бидний хүүхэд насны хамгийн гэгээтэй гэрэлтэй дурсамжууд өнгөрдөг хүүхдийн парктай холбоотой хамгийн эмгэнэлтэй мөн сургамжтай түүхүүдийг та бүхэндээ уншиж өгөхөөр бэлтлээ. 12 настай Жошуа Смуфат Drop Zone нэртэй тоглоомын паркийн экстрем тоглоомд тоглохоор шийджээ. Энэ тоглоомын тоглогчдыг 30 метрийн өндрөөс чөлөө дуналт хийх мэдрэмж өгдөг байв. Гэвч тоглоомын явцад Жошуа гинэт суудлаасаа мултран гулсаж, толгоогоороо доош унаж, бетон газар дээр маш хүчтэй унжээ. Түүний ээж нь энэ аимшигт явдлыг нүдэрээ харсан. Жошуагийн уналт нь түүнийг газар дээрээ нас барахад нь хүргэсэн байна. Шинжлэх ухааны судалгаанд үндэслэн Pain Scale буюу өвдөлтийн хэмжүүрийн дагуу ийм өндрөөс унаж хөхөх нь 3 оноотой буюу харьцангуй өвдөлт багтаа гэж үздэг. Гэсэн ч энэ нь Жошуагийн гэр бүлд асар их сэтгэл зүйн зочрол авчирсан гэдэг нь ойлгомжтой. 1991 оны 8 сард Ohio-Mujийн Kings Island тоглоомын паркт Black Sunday хэмээх эмгэнэлт үйл явдал болжээ. Оройн 21 цагийн орчимд хоёр найз Тимоти Беннинг, Уильям Хау нар паркийн цэцэрлэг түрээлэнд их усан оргилуурын цөөрмийн хажуугаар алхаж байв. Гадаа халуун байсан тул Тимоти найзаараа тоглохоор шийдэж ус цацгаар цөөрмийн усанд хүрсэн боловч тэр даруй биеийг хөшиж ухаан алдан ус руу унжээ. Юу ч ойлгоогүй Уильям найзаагаа аврахаар ус руу орсон боловч мөн л ухаан алдан араас нь унжээ. Удалгүй паркийн ажилтан Даррел Робертсон хоёр хүн цөөрөмд хачирхалтай хөөж байхыг хараад туслагаар ус руу орсон ч хүчтэй цахилгааны цохилтон төртөн ус руу унжээ. Мөрдөн байцаалтаар цөөрмийн усан оргилуурын насоосыг тижээдэг цахилгаан кабель гинцнээс болоод бүхэл бүтэн цөөрөм цахилгаантай хавх болсон байжээ. Тимоти Беннинг амьд гарсан ч Уильям Хау болон Даррел Робертсон нар нас баржээ. Pain Scale дээр цахилгааны цохилтоор нас барах нь 36 оноотой буюу дунд зэргийн өвдөлтөө гэж үздэг. 1997 оны 6 сарын 2-нд Сан Францискогийн усан паркт 120 ахлах сургуулийн сурагч төсөлтийн баяраа тэмдэглэхээр иржээ. Орой болж сурагчид буцахынхаа өмнө Бонсен холой хэмээх 23 м урт олон замтай гулсуур дээр тоглохоор шийдсэн байна. Харуулын ажилтан 33 сурагчийг нэг доор гулсуур руу явахыг хориглосон ч тэд хоргийг үл тоомсорлон хамтдаа гулсжээ. Гулсуур нь ийм олон хүний жинг даалгүй нуруу унаж сурагчид 20 м-ийн өндрөөс газарт унсан байна. 6 сурагч хүнд гэмтэл авсан ч хамгийн эмгэнэлтэй нэг охин байв. Тэрээр уналтын улмаас цээж нь бараг бутлагдсан бөгөөд цусны дунд хэвтэж байсан байна. Тэрээр 45 минутын дараа нас баржээ. Pain Scale дээр ийм төрлийн гэмтэл нь цээж нь буудуулсантай дүүц хүч буюу 43 оноотой гэж үздэг. 2016 оны 10 сарын 25-нд Австралийн алдартай Dream World тоглоомын паркт Кейт гизчилд түүнтэй хамт Rui, түүний дүү болох Luke, мөн Кейтийн охин нар The Rapids of the Lizard River хэмээх гэр бүлийн тоглоомд тоглохоор шийджээ. Энэ тоглоом нь хиймэл гол дээр салаар явдаг, цагт 45 км/цаг хүртэл хурдладаг, 4 минутын турш үргэлжлэдэг тоглоом байв. Тоглоомын төгсгөлд тэдний сал хоосон салтаа мөргөлдөж хазааж унсан байна. Кейт болон нөгөө эмэгтэй хүүхдүүдээ салнаас шидэхдгээс өмнө аврахаар гол руу хайсан ч өөрсдөө усанд унаж салан доогуур хавчуулагджээ. Паркийн ажилчид тоглоомыг зогсоож усыг хаахаар оролцсон ч 4 насанд хүрэгч Кейт, Rui, Luke болон нөгөө эмэгтэй нар живж нас оржээ. Хүүхдүүд ээжүүдийнхээ үхлийг нүдэрээ харсан маш аимшигтай насан туршийн шарах болон үлдсэн. Pain Scale дээр живж нас барах нь 57 оноотой буюу дунджаас дээгүүр өвдөлттэй гэж үздэг. 1984 оны 1 сарын 3-нд 48 настай Dolly Young 5 найзтайгаа Калифорни мужийн Disneyland-ийн Matterhorn Sliding хэмээх алдартай тоглоомд тоглохоор шийджээ. Энэ тоглоом нь хос зам дээр хурдтай явдаг чарганы тоглоом байв. Долли ганцаараа суусан бөгөөд тоглоомын явцад ямар нэгэн шалтгаанаар магадгүй бариулаас хатаж чадаагүй улмаас зам дээр унжээ. Тэрээр зам дээрээс босох гэж оролдож байхдаа өөр нэг чарганд дайруулсан байна. Чарганы дугуй Доллиг дайрч түүний толгойг нь тасалжээ. Оператор тоглоомыг зогсоож аимшиг дүр зургийг харсан байна. Тэрээр тэр дороо нас барсан нь Pain Scale дээр буюу үхлийн өвдөлт дээр 77 оноотой өвдөлтийг мэдэрсэн гэж үздэг. 2000 оны 9 сарын 22-нд 4 настай Брэндон Закер 6 настай ах Николсын хамт гэр бүлээрээ Disneyland-д иржээ. Оройн 22 цагийн орчимд Roger Strange Journey хэмээх таксины загвартай 360 градус эргэлздэг тоглоомд дахин тоглохоор шийджээ. Брэндон Николс нар ээжтэйгээ нэг таксинд суусан бол аав эмээ нь хойд талын таксинд суусан байв. Ээж нь таксины ёроолоос ямар нэг зүйл авах гэж бүхийх үед
Брэндон суудлаасаа унаж таксины дугуйнд хавчуулгджээ. Такси Брэндоны 3 метр чирсэн бөгөөд түүний аав тусам дуудсан ч паркийн ажилчид хангалттай хурдан хариу үйлдэл үзүүлээгүй байв. Тоглогчдын тусламжтайгаар Брэндонийг гаргасан ч тэр амсгалахгүй байсан. Яаралтай тусламжийн баг CPR хийж зүрхийг нь сэргээсэн ч Брэндон тархины гэмтэл авч хөдөлж ярьж чадахгүй болжээ. Тэрээр харамсалтай нь 13 наснда нас орсон байна. Пейн Скалдер ийм төрлийн гэмтэл цээжинд хүнд даралтай амьсгалд авчдах нь 90 оноотой буюу амьдараа оршуулгасандаа дүүцнэ гэж үздэг байна. 1974 оны 7 сарын 8-нд 18 настай коллежийн оюутан Debbie Stone Disneyland-ийн American Anthem хэмээх шин шоуны хөтлөгчөөр ажилладаг байв. Энэ шоу нь эргэлдэх тайзнууд дээр тоглоомнуудад дуу оруулдаг байв. Тайзнууд хоорондоо хөдөлж ханаар тусгаарлагдсан байсан. Оройн 22 цаг 30 минутын орчим шоуны тайзнууд солигдох үед Debbie хоёр тайзны ханны хооронд хавчуулгджээ. Нэгэн зочин түүний хашхирахыг сонссон боловч операторууд хүрэхэд тэр алидийн нас орсон байжээ. Debbie-гийн биеийн ихэнх ясанд хугарч дотоод эрхтнүүд нь гэмтсэн байв. Payne Scalder ийм төрлийн гэмтэл нь махны машинд орсондоо дүүцэх бөгөөд 96 оноотой гэж дүгнжээ. (1979 оны 6 сарын 9-нд Сидней Луна паркийн сүнстэй галдрах тоглоом нь олон зочдын сонирхлыг татдаг байв. Оройн цагаар Джон Готсон түүний хоёр хүү Крейг Дэймоноор уг тоглоомд тоглохоор шийджээ. Тэдний ээж Жэни заримыг аваад гарах хаалган дээр хүлээж байв. 35 орчим хүн тоглоомын вагаанд суусан бөгөөд тоглоомын харанхуй хонголд аимшигтай чимэгдэд эффектүүдийн дунд явж эхэлжээ. Гинт хонглын хоёр талд хар утаа гарч жижигхэн галын дүл харагдсан байна. Эхэндээ зочид үүнийг эффектийн нэг хэсэг гэж бодсон ч хамар цоригсон үнэр нэг л биш болж удалгүй гал тоглоомыг бүрэн хамарчээ. Гал унтраагчид галыг унтрааж байх үедээ элдв бусын хиймэл манекенууд байна гэж бодсон ч Джон, Грег, Дэймон, Готсон болон бусад 4 хүн харанхуй хонголд төрж амьдаараа шатжээ. Payne Scalder шатаж нас барах нь 101 оноотой буюу онцгой хүнд өвдөлттэй гэж үздэг. 2007 оны 6 сард Kentucky мужийн Six Flags тоглоомын паркт өсвөр насны Caitlin Lassiter найзуудтайгаа Superman's Tower of Power тоглоомд тогложээ. Энэ тоглоом 54 м өндрөөс цагт 67 км/цагийн хурдтайгаар доошлдог бөгөөд хамгийн ихэнд дурдгдсан Joshua Smith-Fatty унсан тоглоомтой төстэй байв. Хоёр дахь удаага тоглоомд суухдаа суудлуу 6 м өндөрт хүрэхэд трос нь хугарч Caitlin-ийн бие хүзүүг нь ороожээ. Оператор яаралтай зогсоод товчуур дарсан ч тоглоом доош унаж трос Caitlin-ийн хоёр хөлийг өвдөгний доотлоор нь тасалжээ. Эмчнэр Caitlin-ийн амнаас болон баруун хөлийг аварсан боловч тэрээр насан туршдаа алхаж чадахгүй болсон байв. Payne Scalder ийм төрлийн гэмтэл хөлний ампутац 110 оноотой гэж үздэг. За энэ сте амар хэрэг заяа. Энэ амар хэрэг. 2016 оны 3 сарын 7-нд Небраска мужийн Омаха хотын баярын үеэр 11 настай Elizabeth Gill гэр бүлийгээ хамт хааны титэм хэмээх эргэлдэх тоглоомд тогложээ. Тоглоомын явцад Элизабет суудлаасаа халтирч урт үсэн тоглоомын механизмд орооцолджээ. Энэ аимшигт мөч хэдэн минут үргэлжлсэн бөгөөд Элизабетийн толгойн арьс бүрэн хулагдсан. Хажууд байсан хүн тоглоомыг гараараа зогсоож Элизабетийг аврахыг оролдсон байна. Элизабет амьд үлдсэн бөгөөд эмчнэр түүний толгойн арьсыг хэсэгчлэн сэргээж байгаа. Гэсэн ч Payne Scalder амьдараа арьс хулагдах нь 140 оноотой буюу хамгийн дээд хэмжээний өвдөлт гэж үздэг. Элизабет одоо шинэ амьдралдаа тасан зохицож байна. Амар заяа. Haunted Castle-ийн галын ёсол. 1984 оны 5 сарын 1-ний орой Нью Жерси мужийн Six Flags Great Adventure Park-т 9 өсвөр насны хүүхэд Haunted Castle хэмээх аимшигын тоглоомд тоглохоор шийджээ. Энэ тоглоом нь 140 м урт харанхуй хонголтой бөгөөд дотор нь хиймэл аалзны тор, арга яс, манекений цус орогчид болон паркийн ажилчид мууми, цус орогч хүн чоны хувцастай аимшигын чимэглэлээр дүүрэн байв. Haunted Castle нь 8 контейнер холбож хийсэн бөгөөд лабиринт хэлбэртэй, гаднаасаа гоёлын фасадтай байсан. Хяналтын төв нь голын чиргүүл байрладаг бөгөөд тэндээс дууны эффект, тусгай эффектүүдийг удирддаг байжээ. Оройн 18:30 минут орчимд хүүхдүүд тоглоомд орсон бөгөөд мангасууд гинтийн бэлэг барина гэж найдаж байлаа. Гэвч удалгүй лабиринтийн нэг хэсэгт гал гарч утаа хурдан тархаж эхэлжээ. Эхэндээ зочид галыг тоглоомын нэг хэсэг гэж бодсон ч утааны хурц үнэрээс болж аюулын харанг дэлдсэн байна. 20 настай Джон Минтер болон түүний дөрвөн найз лабиринтийн гүнд байсан бөгөөд утаа дүрхэд Джон ганцаараа харанхуй нарийнхан замд төөрчээ. Аз болоход тэр гарцын гэрлийг олж утаанд хордож амьсгал давчдаж байсан ч гадагш гарч чаджээ. Гэвч лабиринтэд 20 хүн хавчуулагдан харанхуйд гарц хайж байв. Паркийн ажилчид мууми хүн чоны хувцастай хүмүүс зочдыг аврахаар оролцсон ч гал хурдан тархаж салхины улмаас улам хүчтэй дүрлэж асжээ. Паркийн гал сөнөөгчид нөхцөл байдлыг хянаж чадаагүй тул
Ойролцоох 11 хотоос 200 гаруй гал сөнөөгч ирж 1 цаг гаруй ажилласны эцэст галыг унтраажээ. Хамгийн сонин нь галын үед парк хаалга хаагаагүй бөгөөд зөвхөн оройн цагаар үйл ажиллагаагаа түр зогсоосон байжээ. Гал гарч явах үед парк нь хаалга хаагаагүй тэг хүмүүс ороод исэн юм бах та. Гал унтарсны дараа аврагчид хог хаягдлыг шалгахад эхэндээ зөвхөн шатсан манекенууд олсон гэж бодсон ч удалгүй аимшигт үннийг илрүүлжээ. 8 өсвөр насны хүүхэд 15-аас 19 насны хүүхэд амьдараа шатжээ. Зөвхөн нэг хүүхэд л аврагдаж чаджээ. Мөрдөн байцаал дээр Haunted Castle нь олон тооны галын аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн болохыг тогтоосон. Тухайлбал тоглоомын чимэглэл нь өндөр шатамхай материалтай, галын тохиолдол ус шүшигч систем байхгүй. Хамгийн аимшигтай нэг зүйл нь 8 хоногийн дараа цагдаа нарт амьд гарсан хүү паркийнхан намайг манад хөтчөөр ажиллах уу гэж асуусан гэжээ. Юу, ч одоо хүн чанар гэж байна уу яа? Мөн гал гарсан шалтгаан нь харанхуй хэсэгт нэг хүү зипо асаагуураар гал гаргахаар оролдож цансгүйгээр шатамхай чимэглэлийг галдан шатаасан байна. Тэг гэрэл гарах гэж оролдож аваад гал шатаасан гал гаргасан юм байна л да тий. Хэдийгээр уг хүүгийн нэрийг тогтоож чадаагүй ч шүүхээс түүнийг гин буруугүй гэж үзсэн ч тэрээр 8 хүний өхөлд буруутай гэж Фернандагийн карусел 2023 оны 9 сард Бразилийн алдартай Mirblanda тоглоомын паркт Mons Cordeiro, Lorena Ferreira нар гинжин савлуур дээр тоглохоор шийджээ. Lorena суудалдаа сууж аюулгүй бүсийг зүүсэн бол Dena энгийн савлуур сонгосон байна. Тоглоом эргэлдэж 12 м өндөрт хүрэхэд Lorena гинт сандарч Dena-гийн гутал газар унсныг анзаарчээ. Дараагийн эргэлтээр тэр Dena-г хэдэн метрийн зайд газар хөвтөж явахыг харжээ. Тоглоомыг яаралтай зогсоосон ч Dena-гийн суудал гинжтэйгээ хамт салчсан байжээ. Яана. Дэнэг эмнэлэгт хүргэсэн бөгөөд түүнд хугарсан яс уушигны цоорол толгой хүнд гэмтэл онцлогджээ. 2-7 хоногийн турш эмчнэр түүний амь насны төлөө тэмцэж тархины мис засал хийсэн байна. 10 сар Дэнэг комоос гарсан ч хүчтэй өвдөлт олон мис засалтай нүүр тулсан. Паркийн удирдлага хариуцлагаас зайлсхийг оролцсон ч шүүхээс түүний эмнэлгийн зарлыг төлөхийг шаардсан бөгөөд татгалзал 5,000 Бразил рил буюу ойролцоогоор $1,020 торгуул ногдуулахаар шийджээ. Яа, $1,000 уу? Парк 40 хоногийн дараа дахин нээгдэж аюултай гинжин савлуурыг өөр тоглоомоор сольжээ гинэ. Бразил яа бүтэхгүй нэрээ. $1,000 шүүхэн торгоод. Луна паркийн адреналин 2023 оны 8 сард Францын Кафтаг хотын Луна паркт 17 настай Семи болон 19 настай охин адреналин хэмээх экстрем тоглоомыг тоглохоор шийджээ. Энэ тоглоом нь зочдыг тросоор 55 м-ийн өндөрт өргөж цагт 110 км-ийн хурдтайгаар чөлөөт дундалтаар унгаадаг байв. Ослын өдөр цаг агаар тааруу шуурга ойртож байсан ч парк нээлттэй хэврээ байжээ. Семи болон охин тросоор өргөгдөж яг чөлөөт дундалт эхлэх үед гинэт хүчтэй салхины улмаас тоглоомын металлын тулгуур багныг мөргөжээ. Аюулгүй бүс хэд ачааллыг даалгүй тасарч 2 өсвөр насны хүүхэд 55 м-ийн өндрөөс унаж тулгуурын багныг олон удаа мөргөжээ. Охин хүнд гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдэж мис засал хийлгсэн бол Семи газар дээрээ нас оржээ. Семигийн ээж Анжелина хожим паркийн ажилтныг буруутгаагүйч шуургатай үед тоглоомыг ажилуулсанд буруу гэж мэдэгджээ. Паркийн менежер хариуцлага хүлээсэн ч адреналин тоглоомыг бүр мөсөн буулгасны дараа ердөө 2 хоногийн дараа парк дахин нэгдсэн. Энэ тоглоом нь 2015 онд троосон тасарснаас болж нэгэн хосыг гэмтэж 2019 онд нэгэн эрэгтэйг тархины гэмтэлтэй болгосон түүхтэй байжээ. Стак паркийн эцэг тавг 2019 оны 6 сарын сүүлээр Узбекистаны Жизак хотын Стак тоглоомын паркт Нистэг тавг хэмээх савлуурын тоглоомд осол гарчээ. Энэ тоглоом нь 20 суудалтай 360 градус эргэлдэж дээш доош хөдөлдөг байв. Зуны нэг өдөр тоглоомын шинэ эргэлт эхлэхэд тулгуурын хоолой хугарч суудлууд 6 м-ийн өндрөөс газар тунжээ. Эмэгтэй хашгирах дууг дагаж нам гүн болсон байна. Аврагчид 7 хүн гэмтсэн 19 настай охин газар дээр нас барсныг тогтоожээ. Тоглоомыг Ослоос хэдхэн сарын өмнө суйрлуулсан байсан нь онцгой анхаарал татжээ. Энэ осол олон улсын хэвлэлд өргөн хүрээнд хилэлцэхтэйгүйч дараагийн осолтой холбогдсон анхаарал тат. Шинэхэн тоглоом л байжтэй тухайн үедээ. Каньярия адал явдлын паркийн Discovery энтхийн Ахмедабад хотын Каньярия 2019 оны 7 сарын 14-нд энтхийн Ахмедабад хотын адал явдлын паркт Discovery хэмээх 32 суудалтай савлуурын тоглоомд осол гарчээ. Тоглоом бараг хэвтэй болж зочдыг дээшээ эргүүлэх гэж байхад тулгуурын хоолой хугарч суудлууд 6 м-ээс унжээ. Тоглоомонд 22 настай Мухаммед Заде Имам, 24 настай Манали Ражвада болон бусад 14-26 насны залуус байжээ. 31 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд
хамгийн залуу хохирогчийн 2 хөлөнд таслагджээ. Манали Мухаммед нар хүнд гэмтлийн улмаас нас барсан. Парк хаагдаж компанийн эзэн зэрэг 6 ажилтнанд санамсаргүй аллага үйлдсэн хэрэгээр ялт тулгажээ. Гэсэн ч 2 жилийн дараа Park Discovery тоглоомгүйгээр дахин нэгджээ. Учир нь гэрээнд ослын улмаас хаахыг хориглосон заалт байгаагүй. Haunted Castle сүнстэй галт тэрэгний ослууд нь галын аюулгүй байдлын дүрмийн зөрчил шатамхай материалаас болсон. Мэрибланда Стак Канариагийн ослууд нь техник гэмтэл хугарсан тулгуур салсан гэнэтэй холбоотой. Haunted Castle хүүгийн хайхрамжгүй байдал, адреналин тоглоомын шуургатай үеийн ажиллагаа зэрэг нь ослыг нь өдөөсөн. Ихэнх тохиолдолд паркууд аюултай тоглоомыг буулгасан ч хохирогчдын гэр бүлд бүрэн нөхөн төлбөрөө өгдөггүй. 2019 онд Америк нэгдсэн улсад акулын халдлагад 101 хүн бүртгэгдсэн бол тоглоомын паркт 1299 хүн гэмтсэн гэсэн судалгаа байдаг юм байна. Тэгэхээр энэ удаагийнхаа бичлэгээр та бүхэндээ ерөнхийдөө анхааруулж хийж байгаа бичлэг учраас та бүхэн маань авах гэхийн ухаанаар ойлгоорой. Тэгээ маш харамсалтай юм хэрэгүүд бидний хамгийн сайхан цагаа өнгөрөөдөх газрууд дээр ийм ослууд гардаг байсныг мэдээд авчих юм бол дараа бид нэр жоохон логикоор тоглоомондоо жоо анализ хийдэг болно. Миний хувьд л ерөнхийдөө бол явуулын парк гэж байдаг. Тэгээд би бас нэг ажиллаж ирсэн. Тэгээд манай зарим мэддэг ах нар ажилтیں۔ Тэгээд нэг ах надад ингэж хэлсэн аахгүй юу. Ахын дөө ер нь энэ явуулын парк дээр байгаа тоглоомод дээр бити сууж агаарэ. Ер нь аюултай шүү. Тэднийг ингээ хүсний ажилтаар ингээ ажилуулад ингээ болт ингээ тэгсгээд хийлгчнэ. Тэгээд нэгсгэл хийлгчнэ. Тэгээд зарим тоглоомод ингээ савлж маалдаг. Францад ер нь явуулын парктай холбоотой зөндөө харамсалтай хэрэгүүд бол ер нь бол байдаг заяа. Тэгэхээр ер нь айлх найдвартай тийм том одоо тийм газруудыг сонгож тоглож байгаарай л гэж хүсье да. Энэ удаагийн хэрэгүүд бол үнэхээр харамсалтай хэрэгүүд байна.